За оюун сайд баярлалаа. Ямар ч байсан энэ салбарын статистикийг харахаар өрсөлдөх чадвараас бусд нь бол юу гэдгийг жилд нэг 312 сая долларын орлого оруулж байна. Нэг 54 мянган ажлын байр бий болгож байна гэд гайгүй бас гэрэл харагдахаар ийм үзүүлэлтүүд харагдчихл байна. Гэхдээ нөгөө талаасаа бол 141 орноос нэг өрсөлдөх чадвараар 99-т байгаад байна гэд энэ чинь сүүлийн баг 20 хэдэн жил нэг ийм байран дээр байгаа байхгүй. Ерөөсөө манай Монголын аялал жуулчлалын салбар өрсөлдөх чадваргүй. Тэгээ яагаад өрсөлдөх чадваргүй болсон юм бэ гэхээр ерөөсөө ганцхан тэр иргэний агаарын тээврийн салбарчинд өрсөлдөх чадваргүй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр би аялал жуулчлалаа хөгжүүлээд гэж бодох юм бол энэ иргэний агаарын тээврээ яах нээлттэй өрсөлдөх чадвартай болох ийм төрлийн бодлого байх хэрэгтэй гэж бодоод байдаг байхгүй. Одоо сая манай гишүүд гадаадын нислэгийн үн тарифын асуудал яг шиг байна. Одоо дотоодын нислэгээ бид нар харалт. Өнөөдөр Баян Улгийн ховд хөвсгөлөөнөөс 300 мянга 400 мянган төгрөгөөр нисэж байгаа ийм нислэгээр бид нар ийм нислэг хийж яаж аялал жуулчлал хөгжүүлэх юм бэ? Ямар ч өрсөлдөх чадваргүй болчиход байна. Тэгээ бизнес гэж нэг компани байсан. Хувийн хвшлийн маш том хөрөнгө оруулалт хийжсэн. 60-70 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд шинэ стандарт бий болгож ирсэн. Тэгээ бизнес юунаас болж дампуурсан? Төрөөс л болж дампуурсан шүү дээ. Төр нь өрсөлдөх гэж орж хувийн хвшилтэд орохгүй бол ингээл бизнес гэж. Энэ бол Монгол төрийн маш тийм гашуун түүх гэж ойлгож байгаа байхгүй юу? Хэрв төр нь хувийнхаа хвшилтэд өрсөлдөх гэж ийм байдгийн ийм нөхцөл үүсдэг юм бол ингэж одоо хувийн компаниудаа дампууруулдаг юм байна. Хөрөнгөөр нь мөнгөөр нь. Тэгэхээр дахиад одоо бид нар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх гэж байгаа бол энэ иргэний агаарын тээврээр өрсөлдөөнүүдийг оруулаач. Энэ тарифынхаа асуудлыг оруулаач. Тэгээ бид нар ч нэг улиг болсон юм яриад байна шүү дээ. Аялал жуулчлал бол хөгжих боломжтой маш их одоо потенциал биднэрт хүчин чадвар байгаад байна гэд 20 хэдэн жил ярьлаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ожигтой том дэвшил гарч байгаа юм бол ерөөсөө байхгүй байдаг. Тэгэхээр та одоо ирэх 3 жил яг энэ Монгол улсад аялал жуулчлалыг эдийн засгийн гол тулгуур салбар болгоход одоо ямархуу агцсан өөрчлөлтүүдийг гаргах юм бэ? Ямар зорилт тавьж байгаа? Тэрний тулд одоо энэ хууль эрх зүйн орчиндөө бид нар ямар өөрчлөлтүүд оруулах юм? Та сая ганцхан аялал жуулчлалын хууль тэрэг дагсан стандартууд яриад байгаа шиг байна. Гэтэл би зөвхөн нэг жишээ хэлээд оюурлаад. Танаа байгаль орчны тусгай хамгаалалтын газрын тухай хууль гэж байгаа тийм. Тэр хуулийн дагуу лиценз зөвшөөрөл олгохдоо та сая хэлж шин 10 гэр нэг модон жорлон барьчаад аялал жуулчлалын бааз хийчихэд байна. Гэтэл та нар лиценз олгохдоо 5 жилээр лиценз олгож байгаа байхгүй? 5 жил. Тэр 5 жилээр лиценз авсан хүн чинь яаж хөрөнгө оруулалт хийх юм бэ? Ихэнх хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэвэл тэр чинь дор хаяж нэг 10 жил, 15 жил, 20 жилийн эрх зүйн орчин доктортой байж эн чинь тэн дээр тодорхой хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтаа хийн үст. Энэ мэтлэнгээр одоо ингээд яг аялал жуулчлалд хөгжөхөд саад болоод байгаа манай хууль эрх зүйн орчингууд танаа салбарын хууль эрх зүйгээс гадна бусад салбарын татврын хууль байна. Татвар байл. Өнөөдөр аялал жуулчлалаа хөгжүүлэе гэж бодож байгаа хүсэж байгаа улс орнуудад бол татврынхаа хуульд хөрөнгө оруулалтыг та бид нар бүгдээрээ мэдж шүү дээ. Гадаад улсад очиод нэг худалдаа авалт хийхэд тэр улсаас гарахтаа нөгөө такс реформ гэдэг нэг авдаг ийм зохицуултууд байдаг үст. Монгол улсад өнөөдөр байхгүй шүү дээ. Өнөөдөр бид нар энд элсэж орох юм бол тийм боломж нь байгаа юм биш. Гэх мэтлэнгээр одоо яг нэг тийм тоонтой иргэний агаарын тээвэр энэ татврын хууль яг энэ аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийхэд энэ орчингууд нь яавал удаан хугацаанд доктортой байх юм яаж хөрөнгө оруулагчдын одоо тэр сонирхлыг татах уу гэдэг ийм эргэцэн орчнуудын хизээ хийж өгөх юм бэ гэдэг асуудлууд байна. За хоёрдугаарт нь бол ганцхан тэр иргэний агаарын тээвэртэй холбоотой биш энэ замын асуудал байж. Одоо та сая Хөвсгөл нууран дээр би тань талархаж байна. Сая Хөвсгөл нууран дээр очиж бас байдалтай танилцаж цаашдаа хийх байгаа ажлуудаа нутгийн ард иргэдэд ойлгуулсан байлээ. Тань талархаж байна. Хөвсгөлийн ард түмний өмнөөс. Ингээм олон гишүүн 1 минут нэгэ. Гэтэл өнөөдөр жилд 40 мянган жуулчин авж байгаа аялал жуулчлал гэдээ хийж байгаа ганц Хөвсгөл нууран дээр байж байгаа зам тавигдаагүй байж. Эрчим хүчний асуудал нь шийдэгдээгүй байж. Тийм ээ? Өнөөдөр чи хэддүгээр зуунд амьдарч байгаа байл. Тэгэхээр энэ мэтлэнгээр бид нар яг энэ аялал жуулчлалын салбараа нэг жаахан нэгдсэн төрлийн бодлогоор нь харах хэрэгтэй юм байна. Зам тээвэр, агаарын тээвэр, эрчим хүч гэсэн энэ чиглэлээр. Тэгэхээр энэ чиглэлөө одоо энэ төрийнхөө бодлогыг жаахан уялдуулаач. Энэ чиглэлөө яг ямар одоо алхмууд хийх гээд байна вэ? За баярлалаа. Оюун сайд хариулъя. Тэр казиногийн талаар болд сайдын асуултыг бас нэмээд хариулчаарай. Тэгээ. За энэ хамгааллын гишүүний асуултанд хариулъя. За үнэхээр аялал жуулчлалын салбар сүүлийн 25 жилд яг л
байсан байрандаа л бах байдгаараа байгаа гэж бол түр хэлсэн. Энэ бол өнөөдөр Монгол төрийн ямар ч бодлого зохицуулалтгүй явсан учраас аж үйлчлийн салбар бол тодорхой хэмжээнд хөгжиж чадахгүй байгаа. Хувийн хвшлийн аж ахуй нэгжийн нуруун дээр л зөвхөн үүрэгдээд явж байгаа. Энэ Монголын гишүүн хэлж байгаа нь ер нь бол энэ иргэний агаарын тээврийн нислэгийн асуудлаа шийдвэрлэж өгөөч гэдгийг манай хувийн хвшлийн бүх аж ахуй нэгжүүд бол маш хэмжээгээр гуйж байгаа. Шууд нислэгтэй жуулчин хүлээгээд авах боломжтой сезоны удирдалт нь энэ одоо агаарын тээврийн нислэгийн үйлчилгээг явуулах боломжийг хангачааг нь за энэний өнөөдөр тэр одоо холбогдох одоо агаарын нислэг иргэний агаарын тээврээ одоо компаниуд нь зөвшөөрөл олгодоггүй. Ер нь бол ийм монополийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулаад өрсөлдөөнийг дэмжиж өгч чадахгүй байгаа учраас энэ асуудал шийдэгдэхгүй байгаамаа. Тэгэхээр энэ асуудлыг манай эдийн засгийн байнгын хорон дээрээс одоо тодорхой шийдвэрүүдийг гаргаж энийг бол зам тээврийн яамд өгөх шаардлагатай байна гэж бодож байгаа. Энэ бол үнэхээр аж үйлчлийн салбарыг боомлж байгаа хамгийн нэгдүгээр том үзүүлэлт гэж ойлгож байгаа. За хоёрдугаарт бол дотоодын одоо нислэг бол маш хангалтгүй байгаа. Маш хангалтгүй. За одоо бол баг ер нь зарим нислэгүүд бол ер нь зарим одоо аймагуудад бол байхгүй болсон юм шиг байлээ. Тийм учраас энэ эйсэнс тампуурсантай холбоотойгоор улам одоо хүрэлцэн хангамж нь бол муудсан. Би инх Монголын гишүүнтэй бол 100% санал нэг байна. Түр бол үнэхээр одоо хувийн хвшлийн үйл ажиллагааг өрсөлдөөний зарчмаар булааж авч маршрутуудыг булааж авч ирсэн энэ алдаагаа бол засах шаардлагатай гэж бодож байгаа. Би хэрвээ эйсэнс болдог бол энэ одоо нислэгээ дахиад явуулчаасаа гэж бодож байгаа. Тийм бол магадгүй энэ дотоодын нислэгийн боломж болцоо бол хангагдах тийм боломжтой. За магадгүй одоо аж ахуй нэгжүүд маань эдийн засаг сэргээд сайн болоод ирэх юм бол бас ийм одоо нислэгийн компаниуд орж ирэх ийм гадаадын дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих тийм боломж болцоог шийдвэрлэх тийм шийдвэрүүдийг манай эдийн засгийн байнгын орноос бас чиглэл өгүүлэх зөвөр байхаа гэж бодож байна. Ингэж чадах юм бол эдийн салбар дээрээ бид нар бас тодорхой дэвшил гаргаж чадна гэж бодож байгаамаа. За дараа нь энэ иргэний агаарын тээврт өрсөлдөөнийг бий болгохгүйгээр бид нар энэ аж үйлчлийн салбарыг хөгжүүлнэ гэж хизээч байхгүй. Энэ бол яг үнэ 99 гэдэг байрнаасаа бид нар хөдөлж чадахгүй. Тэрнээс илүү дааз ачаалал бас байхгүй байгаа. Тийм учраас энэ бол бодит үнэн байгаа. За энэ Монголын гишүүн сая хэлж байгаа энэ тусгай хамгаалалтаа газар нутаг дээр аялал жуулчлал эрхлэх тусгай зөвшөөрлийг олгодог одоогийн хууль эрхцэн орчин тогтолцоогоо эргэж хараач гэж. За энэ бол маш зөв. Ер нь цаашдаа энэ тусгай хамгаалалтаа газар нутгийг хамгаалах ажлыг бол аялал жуулчлалын компаниуд тэнд үйл ажиллагаа явуулж зөв менежмент хийж чадсан тохиолдолд л энэ тусгай хамгаалалтаа газар нутгийг онгон дүр төрхөөр нь байглаар авч үлдэж чадна гэж бодож байгаа. Тийм учраас тусгай зөвшөөрлийн одоо хугацаа бас мөн тэнд одоо үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдтэй тавих шаардлагыг бол бид нар өндөржүүлнэ. За энэ одоо хугацааг нь сунгаж за мөн бас дээр нь тэр компаниуд үйл ажиллагаа явуулахдаа ямар стандарт дүрм журм нормыг барьж ажиллах вэ гэдэг ийм асуудлуудыг аж үйлчлийн тухай хуулинд нь оруулж тусгаад улсын хурлаар батлуулна гэсэн ийм одоо бодолтой байгаамаа. За татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг таны сайн хэлдгээр бид нар нэг хийгээд өгчмөр юм шиг байгаа. Ер нь бол өнөөдөр жуулчин олон мянгаар хүлээж авж байгаа бүх улс оронд яг энэ одоо бодлогыг бол нэвтрүүлсэн юм байлээ. Тэгэхээр манай улс бол энэ дээр ямар ч одоо алхам хийж чадаагүй. Тэр итгээл одоо Мадридад бид нар саяхан очиход гаднаас ирж байгаа 5 хоногийн одоо ажиллаар ирж байгаа тэр хүмүүст ч гэсэн жуулчны одоо дэлгүүрийн эрхийн бичиг өгөөд 10% таксийн хөнгөлөлт аваараа гэд ийм одоо бас оюун орлог гишүүний микрофоныг өгчээ. Оюун орлог гишүүний сайдын микрофоныг нэмээд өгчээ. Хугацааг нь жоохон сугамаад өгчээ. Дээр нэмээд бас татварын хөнгөлөлт авж байгаа ийм одоо урамшууллын механизмуудыг бол маш ихээр бий болгож иж гадаадын жуулчдыг татж байна. Хоёрдугаарт Монгол улсад гадаадын жуулчин ирээд үзэх газар байхгүй байна гэж бас ярьж байгаатай бид нар бол 100% санал байгаа. Тийм учраас Монгол улсын засгийн газар энэ одоо 3 жилдээ бид нар 3 одоо бүс нутаг дээр онцгой анхаарлаа хандуулъя гэж үзэж байгаа. За нэгдүгээрт хөлсгөлийн одоо байгалийн цогцлолт газар дээр аж үйлчлэлийг хөгжүүлж байгаа. Энэ тогтолцоог нь илүү нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, саяын инх Монголын гишүүний хэлдгээр хөсгөл нуур руу очиж байгаа 34 км автосамыг хатуу уучлалтай болгох, тэр одоо бургиж байгаа шороо тоосыг одоо цэгцлэхгүй бол нуураач гэсэн бохирдуулах ийм одоо аюултай байдал үүсэж байна гэж нутгийн иргэд болон тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд бол ийм одоо шаардлагыг бас тавьж байгаа. За хоёрдугаар тэнд
эрчим хүчинд холбогдоогүй байна. Тэгэхээр энэ эрчим хүчтэй холбох асуудлыг ганхуу сайдтай бол яриад энэ ажлыг бол эхлүүлэхээр болсон байгаа. За мөн 34 км Оюун оролт сайдын микрофон энэ жоо сунгаад өгчөөч. Энэ чи 2-3 асуултанд дутуу хариулаад болдог шүүний асуулт. За ийм учраас энэ Товчхон шиг хариулна. замыг одоо тавих асуудлыг бас одоо ярилцж байгаа энэ асуудал шийдэх байхаа гэж бодож байна. За хоёрдугаарт нь бидний бас анхаарлаа хандуулах нэг бүс бол Хинтээ аймгийн одоо Дадалсан буюу Чингис хааны төрсөн Үлгийн нутагт Чингис хааны одоо аялал жуулчлалын төв байгуулах энэ асуудлыг бид нар эхлүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. За одоо төслөө боловсруулад энийг одоо Монгол Улсын засгийн газрын хуралдаанд оруулахаар ажиллаж байгаа. За энэ ажил дээр бол техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулад бид нар олон улсын түвшинд бас тавьж гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад энд бол идэвхтэй оролцох ийм сонирхолтой байгаа. Ер нь бол гадаадын жуулчид Монголд ирэхдээ үзнэ гэж сонирхож байгаа 3 газрыг нэрлсэн байгаа. За нэгдүгээрт бол хөсгөлийн одоо хөсгөл нуур, хөсгөл далайг үзэх сонирхолтой ирж байна. Хоёрдугаарт Улаанбаатар хотыг одоо ардчилсан ийм улс яаж хөгжиж байгаа вэ гэдэг тэр загварыг бас үзнэ гэж ирд юм байна. Гуравдугаарт нь бол ер нь Чингис хааны төрсөн Үлгийн нутаг гэж ямар одоо сайхан нутаг байдаг, ямар эрч хүчтэй энергитэй газар байдгийг үзэж сонирхъя гэж ирдэг. За харамсалтай нь бид өнөөдөр 25 жил болоход Чингис хааныхаа төрсөн нутаг Хинтээ аймгийн Дадал сумд бол юу ч хийгээгүй. Өнөөдөр одоо манай 360 сумын баг хамгийн одоо хүнд орлого багтаа ядуу хөгжилгүй байгаа ийм сумын нэг хэвээрээ байгаамаа. Тийм учраас би бол бараг Монголын төр уучлалгүй Хинтээ ард түмнээс энэ бүс нутгийг хөгжүүлэх чиглэлээр Монгол төрийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж одоо Монгол Улсын засгийн газар үзэж үйл ажиллагаагаа явуулж төсөл хөтөлбөрийг боловсруулж техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан ажиллаж байгаамаа. За тэгээ Улаанбаатар хотыгоо бид хөгжүүлэхийн тулд за ямар ч байсан ирж байгаа Улаанбаатар хот ирсэн жуулчнаа хүлээж авах төвийг байгуулах ийм одоо чөлөөт бүсийг бий болох асуудлаар буян тухайгийн 100 га газрыг ямар нэг байдлаар хуваарлж хэсэг бүлэг хүмүүст бол өгөхгүйгээр одоогийн байгаа 100 га газрыг аялал жуулчлалын одоо бүс болгож хөгжүүлэхэд зориулж ашиглана гэж үзэж байгаа. За энэ бол өнөөдөр Монголын нийт ард түмний эрх ашиг нөгөө талаас төсвийн орлогоо бүрдүүлэх хамгийн том боломж болно гэж үзэж байгаа. Хэрвээ буян тухайгийн нисэх онгоцны буудлыг хувьчлах буюу одоо иргэдэд өгөх замаар хувьчлаад явчих юм бол тэр одоо сайхан бий болгосон дэд үтэц тэр газар болоод одоо юучгүй өргөдөж өрн таран хийгдэн. Тийм учраас тусгай хэрэгцээний газар болгоод улс төрийн мэдэлд аваад энийг одоо аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх ийм одоо шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас гаргаж ажиллахаар төлөвлөд одоо ажилдаа орцсон явж байна гэж хэлмээр байна. За ингээд энэ 3 чиглэлд бол бид нар энэ жил аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тодорхой ажлуудыг хийнэ гэж ингэж үзэж байгаа. За дараа нь болц сайдын саяын хэлдэг. За ингээд ер нь бол цаашдаа казиногийн асуудлыг ер нь энэ Монголд ирэх жуулчдыг татахад бас нэг одоо хэлбэр арга зам мөн үү гэж одоо тодорхойлж оруулж ирсэн. За энийг бол өмнөх одоо засгийн газрын үед энэ асуудлыг бол өргөн барьж одоо улсын хурлаар хилцэжсэн хууль. Тэгээ энэ асуудлыг бол үргэлжлүүлээд хууль зүйн байнгын оргон дээр хилцүүлэг нь хийгдээд явж байгаа. Тэгээд одоо яаж шийдхийг Монгол Улсын их хурл шийдвэрээ гаргах байхаа гэж одоо бодож байна. За ер нь бол аялал жуулчлалын салбарт хэрвээ одоо ийм казино байгуулагч юм бол ер нь бол бас нэг жилдээ орж ирэх орлогын хэмжээг хамгийн багаар одоо дунд зэргийн одоо казино байна гэж тооцоолоод гаргаж оруулж ирсэн судалгааны дүнгуудыг бол би түрүүн бас одоо та бүхэндээ танилцуулсан. За баярлалаа. Энэ нэг